За энэ дээр 18 онд 19 онд бол үндсэндээ бүтэн жил зохион байгуулагдаагүй. Тэгээд шалгалтанд бүртгүүлсэн улсуудын хувьд бас тодорхой зүйлүүд байгаа. За тэнцсэн улсуудын хувьд бол бас 3 босготой байсан учраас шалгалтын босготой холбоотой асуудууд байгаа. Ингээд нийтдээ эхний өдрийн ерөнхий шалгалтанд нийтдээ 3070 хүн шалгалтанд орсноос 737 хүн 35 оноо авсан байгаа. Ингээд 737 хүнээс дараагийн Монгол хэл бичгийн шалгалтанд 730 хүн шалгалтанд орсон байгаа. 730 хүнээс 685 босгод авсан. За ингээд 685 хүнээс дүн шинжилгээх ур чадрын шалгалтанд 682 хүн шалгалтанд орсон байгаа. Бас 3 хүн тодорхой шалтгаанаар ирээгүй. Ингээд сүүлд 558 иргэн үндсэндээ ерөнхий шалгалтанд тэнцсэн гэсэн ийм дүн мэдээтэй байгаа. Нийтдээ бол хуваараа бол 18 орчим хувьтай байгаамаа. За түрүүн энд өнгөрсөн жилүүдтэй харьцуулсан нэг тоо гаргаж ирсэн тийм үү? Өнгөрсөн үед нэг 30 орчим хувьтай тэнцдэг байсан. Энэ жилийн үед бол одоо 3 босго байгаа болохоор нэг 1817 хувьтай зэндүүн гарсан байгаамаа. За шалгалтын явцад дараах нийтлэг асуудлууд гарсан байгаамаа. Энийг бас саахан бүгд мэдж байгаа. Шалгалт өгөх хугацаанаас хоцрох асуудлууд нэрсээр гарч байгаа. Бид нар яг шалгалт бол хугацаандаа доод хаалгаа бариад 2 минутын дараа шалгалт эхлүүлж байсан. За шалгалт бүртгэгдсэн улсуудын хувьд бол нэр регистрийн дугаар зөрөх асуудлууд бас нэрсээр гарч илээ. Зэрэгт сууж байгаа бөгөлчхөд регистрийн дугаар нэрэн зөрөх асуудлууд бол гарч байсан. За шалгалтанд орсон иргэдийн хувьд бол баталгаажих хуудасаа хийлж авчираагүй ийм асуудлууд гарч байгаа. Гар утсан дээр скриншотоор авцсан улсууд байлаа. Тэрийг одоо бид нар нэгэнд оржсэн тохиолдолд бусад баримт бичгийн тулгаад оруулж байгаа. За мөн иргэний өмнөх болон бусад баримт бичиг нотлох бичиг баримтгүй улсууд бас ганцыг ирсэн. Тэмцээнээс ч юм өөр газраас гинтэр дөрөв ганц нөгөө юутайгаа баталгаажлалтын хуудасаагаа ирчээд ямар ч бичиг баримтгүй ирсэн улсууд шалгалтын дүрм журмын дагуу бид нар тийм улсуудыг бол оруулаагүй. За бас нэг зүйл байгаа. Нууц үгээ мартсан асуудлууд гарч байгаамаа. За ээлж болгонд үндсэндээ бараг 20-30% нь ийм асуудал гарч байгаа. Зарим нь бол мартсан байгаах, зарим нь санаатаагаар ерөнхийдөө шалгалт зохион байгуулж асуудлуудыг бид нар бас янз үзсэн нэг тийм байдлууд гарсан. Гэхдээ бид нар дорн сэргээгээд явсан. Ямар нэгэн байдлаар шалгалт зохион байгуулахад шалгалт хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэсэн ийм асуудлууд гарсан. Ийм бол нийтлэг зүйлүүд гарсан байна.